Jungle. Hi guys. За бүгд өнөөдрийн төргий. Олон улсын Улаанбаатар сургуулийн оюутнууд байна. Бүхэн одноо аюукэн наваа. За ингээд өнөөдөр болохоор сургуулийнхаа талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе гэж бодсон. Ингээд бүгдээрээ сургуультайгаа тэлцээ. Бидний хүсэн үлээсэн кофе ирлээ. Кофе. Манай кофе болохоор тийм бус кофенуудаас илүү гоё амттай. Тэгээ дээрэс нь зарим кофенууд ч амар тийм чихэрлэг байгаад идэв штэ. Манайх тийм биш яг юм таарсан нэг гоё. Эл кофений амт аюугаас. За кофе шопын өрөөнд маань бас ийм багаараа ингээд сууж агаад юм хийх боломжтой. Ийм гоё тогтчлолттой кофе шоп байгаа. За бид сая кофе гоочод одоо Солонгос хэлний техэм рүү явах гэж байна. Солонгос хэлний техэм айгүй гоё. Тэгээ дотроо судлалын багшийн орчуулагчийн гэж зөндөө болсон хэсэг тоогддог. Тэгээ амар хүмүүсд амар батны. Тэгээ хүмүүс яригчмаар амар батны гэдэг. Аха. Тэгээ бид хүмүүс нэгдэггүй ш. Марч гэдэг амар гоё юм тийм спортын өдрөлөө гэдэг нь айгүй таалагдсан. Тэр нь ах хэрэгчнүүд айгүй гоё туслан хай. Тусдын туслан хай. Тэр нь доош ирсэн дээр айгүй аз жаргалтай байдаг. Солонгосын хамгийн гоё нөгөө нэг юм солонгос дууны тэмцээн ч юм уу, бүжгийн тэмцээн ч юм уу тийм K-pop урлагтаанууд амар олон болдог. Тэр нь бүр амар гоё. 결정독한 걸로 줘 뻔하디 뻔한 그 love 더 내놔바뀌는 some more 알아서 매달려 벼랑 끝에 한마디면 또 За бүгдээ лекцийн техэм рүү явцгаая. Let's go. Тэгэхээр цаанаасаа тийм гоё хайр мэдрэгддэг багшнараас оюутнуудаас маань манай оюутны зөвлөлөөр байна. За харуулъя. Манай оюутны зөвлөлөөр байгаа. Одоо олон байхгүй байгаа. За сургалтын албаас харуулъя гэж бодлоо. За манай сургалтын алба харагдаж байна. Let's go. Тэрэ. Бид Улаанбаатарынхаа ийм гоё дуутай манай сургууль. Тэгээд бид сургуульд одоогоор ямар ч оюутан байхгүй байгаа. Тийм учраас бид нар маск авч байгаа манайхан бас анхаараарай. Шалгуулаад орсноос та бүхэн маань мэдчихэж байгаа. За бүгдээрээ лекцийн техник рүү орцгоё. Вау! За манай энэ лекцийн хийх юм байна. Ийм гоё лекцийн техникд болсон байгаа маань сургууль. Тэ хараа ийм сайхан. Ийм гоё. За ингээд бид та бүхэндээ сургуулийн талаар багцсан мэдээлэл өгье гэж одоо ингээд суудсан байна. Тэгээд ингээд манай бэлгийн ах маань ярина. Сургуулийн одоо онцлог тий орж ирээ. Гэхдээ яг маань сургуулийн онцлог гэх юм бол сургууль болон нэг өөр ингэсэн нэг одоо шин чанартай одоо юу гэдэг нэг байдаг шүү дээ. Жишээлбэл соёл урлагийн сургууль урлаг тал руугаа, кино урлаг тал руугаа тий. Тэгэхгүй маань сургууль би бол бодохдоо маань сургууль болохоор яг ингээд юм болгоно ингээд багтаага шинжилсэн юм. Тэ. Урлагтаа бол урлагтаа жишээлбэл бид нэр тэ бүжгэлдэг. Тэгээд өөр ингэсэн мэрэгчлээ. Давхар мэрэгчлээсээ гадна давхар өөрсдөө ингээд хөгжүүлээд хил дээрээч дээр урлаг спорт дээрээч яг ингээд хөгжүүлээд явах боломжтой байдаг. Илүү давуу талтай. Зөвхөн нэг хөгжил гэдэг талаас нь илүү. Тэгээд бас маань сургуулийн нэг давуу тал нь юу вэ гэхээр бас нөгөө харилцааны тал дээр маш сайн анхаарч ажилладаг.
одоогийн үед сургуульд орж ирсэн дээр одоо суралцж байгаа хугацаанд ямар байдаг вэ? Тэгээ сургуулийнхаа талаараас бусдаагаа хуваалцуулъя. За би одоо суралцаад 3 жил болсон байна. Тэгээд яагаад Улаанбаатар их сургуулийг сонгож суралцсан бэ гэхээр яг ингээд маш олон улсын гэдэг утгаараа яг сонгож суралцсан. Тэгээд мэдээж яг орж ирээд бүх боломжтой, тэтгэлэг аягүй ихтэй, ер нь бүх боломжийг ер нь авдаг. Тэгээд би өөрөө урлаг талтай аягүй дуртай. Тэгээд орж ирээд яг тэр талаараа их хөгжүүлээд бас сурлага талаараа хэл дээр ч юм уу тий бүх талаараа ингээд аягүй бүх зүйлийг ингээд тэнцвэржүүлээд ингээд харилцаатай байдаг болохоор аягүй таалагдсан. Тэгээд гол нь яг нөр сонгосон мэрэгчлийн дагуу явна гэсэн юу бол байхгүй маань сургууль. Яг бүр салбарт хөгжиж явах боломжтой. Урлаг спорт. За манай Букагийн хувьд ямар байдаг вэ? Яг сургууль болон мэрэгжлийн онцлогийг ярих юм бол яг чиний судалж байгаа мэрэгчлэр одоо 12 дугаар анги хүүхдүүд маань суралцах байгаа тий. Тэгээд тэр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр юм? За миний хувьд хэм бол угаасаа бас энэтэйгээ адилхан сургууль суралцаа ямарсан 3 жил болчихлоо. Тэгээд би болохоор яг гэр бүл судлаач ерөнхийдөө сэтгэл зүйч ахгүй сэтгэл зүйч гэдэг мэргэжлэр суралцаад ерөнхийдөө 3 жил болсон байна. Тэгээд яг манай энэ мэргэжил болохоор хамгийн гол нь бас 2 мэргэжлээр дараа сурчулдаг байхгүй юу? Социологч болон гэр бүл судлаач гэдэг. Тэгээд гэр бүл судлаач дотор ингээд хүүхдийн яг хүний ч юм уу ингээд талаас ингээд судалж болдог. тий аюулгүй яагаад энэ сургуулийг сонгосон? Яагаад энэ мэргэжлийг сонгон суралцж байгаа вэ? За би ихэд яагаад энэ сургуулийг сонгосон бэ гэхээр өмнө манай ах бас энэ сургуулийг төгссөн. Тэгээд би өөрөө бас өмнө ирж үзчихсэн. Надад их таалагддаг байсан. Тэгэхээр орчноо нь дээрээс нь багш нарын хандлага, хүүхдүүдийн гэсэн хандлага айгуу тийм зөв байсан. Тэгээд би маркетингийн мэргэжлээр суралцдаг. Тэгээд энэхүү мэргэжил нь бас манай сургуульд айгүй мундаг багш нар байдаг болохоор энэ мэргэжлээр суралцахыг хүсээд энэ сургуульд орсон байгаа. Тэгээд суралцж байгаа хугацаанд айгүй олон зүйлсийг хийж бүтээсэн байдаг. Тэгээ манай сургууль гэсэн тэр болгоны маань дэмжээд оюутан нэг бүртээ тулж ажилладаг. Яа тэгэхээр хүүхдүүд нөгөө хувийн сургууль гэхээр л юм жоохон иймэрхүү ч юм уу те нэг юм жоохон буруу талаас ойлгоод шүү дээ. Тэг буруу ойлголт аягүй олон байдаг. Манай сургуулиас огт тийм зүйл байхгүй. Яг л нэг одоо жишээлбэл одно гэдэг оюутан байхад яг л одно нэг ингэж гоё нэг бүрчлэн гоё ажилладаг. Ямар зүйл болохгүй байх, ямар зүйл нь болж ийн гэдэг талаас нь ажилладаг юм санагддаг. Тийм болохоор л манай сургууль үнэхээр nice сургууль. Тэгж боддог болохоор сургуультаа ч ярьдээ, хамт олондоо ч ярьдээ, багш нартай ч ярьдээ шүү. Интернет плаза. Интернет номис гэсэн. Сургуулийн бас нэг даваа тал интернет плаза энэ дотор орж ирээд манай орчууд ингээ гоё бид алхуулаа хийдэг. Амар гоё. Амар гоё хэдэж байгаа шүү дээ. Тааж байна. Ийшээ орж ирээд бас багаараа ярилцаад уулзалт хийж болох боломжтой байдаг. Иймэрхүү. За одоо бүгд хаашаа гоо. Одоо бүгд Цанаа. нэр тийм цанаа газар ах уу? Хаалтаа бах тий. Цайны газар засвартаагаа. шүү дээ. Маа сургуулийн мантон бод нэмхээр гоё. Хаана надаас манаас юу? Манай цайны газар болохоор хэдүүний багтаамжтай гэх юм. 1000 хүний багтаамжтай. Тэгээд айгуу чанартай хоолтой. Амт гэж нэр nice юм хаа. Гол нь тогооцсон солонгос. Солонгос Солонгос хоолны тийм бас өдөрлөг гэж арайгүй болдог шүү дээ. Арай гоё. 어떻게 이렇게 없잖아. За маш жаа барин. Тэгээд энэ дунд сургууль нь, тэгээд энэ оюутны байр нь, тэгээд ингэ бай. Тэгээд ингэ энэ Баг сургуулийнхаа найзууд энэ
дунд сургууль, бага сургууль хоёр маань зэрэгцээ. Ер нь одоо юу гэдэг нөгөө цэцэрлэгээс авахуулаад их сургууль хүртлээр сурах боломжтой. Тэгээд хань энд харагдаж байгаа болохоор саанд биш үү за. Тэгээд яг саандаа эсрэг талд манай Б бэрээдэг. Тэр нь хоош болоо манай энэ юу байгаа? Цэцэрлэг үл юу? Соёлын төв. Соёлын төв болон цэцэрлэг байдаг те. Тэгээд цэцэрлэгээс бас эхлээд суралцах боломжтой болж байгааз. Маш гоё юм тохоо. За өнөөдрийн маань влог нэг иймэрхүү байлаа. Тэгээд Гоёлаа сургууль дээр ирээд бид ч гэсэн айгу сансан байна сургуулаа. Айгу гоё өндөр сэтгэлтэй. Тусч юм таа. за бүгдээрээ ураагаа хэлээд дуусгах уу? Итгэл найдвар хаад аюу юу хамсаа. За ингээд дараагийн хамтлагээр уулзцаа.